За хай 12 сар гарчлаа. За 12 сар бол бэлэг сэлтийн сар байдаг. Тэгээ ер нь бол хүмүүс найз нөхөд болон хайртай дотны хүмүүстэй бэлэг өгөхөөс гадна сургуулиуд, офсууд дээр ингээд монита одоо эхэлсэн байгаах манай ажил дээр ч гэсэндээ монита эхэлсэн байгаа. Тэгээ ер нь бол хүнд бэлэг сонгоно гэдэг аюу хэцүү ажил байдаг. Би тэрийг одоо яг өөрийнхөө биеэр мэдрээ явж гин. За тийм учраас та хэдийн энэ хүнд хэцүү ажилд жоохон ч болов туслах гээд те санаа өгөх гээд газруудын пэйжүүдийн нэрийг хэлнэ. Гэтэ би тэр газруудаас ерөөсөө мөнгө төгрөг аваагүй. Энэ бичлэг бол ямар ч спонсоргүй. Энийг сурчлаад өгөөч, ингээд өгөөч гэсэн надад тийм санал ерөөсөө ирээгүй. Зүгээр л би өөрийнхөө хувь хүний хувьд энэ бэлгнүүдийг гоё онцгой гэж бодсон учраас та хэд бас танилцуулж байгаа шүү. За эхний бэлэг болохоор энэ Postertory гэд энэ постэр гэдэг газар байгаа. Тэгээ би яг энэ газраар болохоор энэ компьютерийнхаа дээр Lelouch-ийн зураг, тэгээ Doctor Strange-ийн зураг хоёрыг ингэж постероор ингээ гаргуулж исэн баггүй. Тэгээ ер нь бол эднийх айгүй гоё гаргадаг. Яа тэгэхээр ийм жаз энтер байхгүй, хүрээ байхгүй, шууд ингээ өлгөхөд зориулттай. Тэгээ ер нь бол зузаан ийм зүгээр нэг ийм зураг ингээд хэвлэг гаргацсан биш. Айгүй зузаан ийм одоо юу мэр чи юм. За ямар ч ингэ айгүй зузаан биетэй. Тэгээ ямар ч ийм өөсөв байхгүй. Ингээ яг гоё дөрвөл чи ийм гоё харагддаг. Айгүй цэвэрхэн харагддаг. Тэгээ ер нь бол хэмжээнээсээ хамаарат үнэн нь өөр байдаг. Тэгээ ер нь бол гаралтан ч гэсэндээ хэвлэлтэндээ гарахтаа гэсэндээ айгүй хурдан гардаг учраас би яг энэ газрыг та хэд санал болгомоор байна. Тэгээд хэрвээ Instagram руу н ороод үзэх юм бол айгүй гоё гоё постеруудын санаас гарч ирнэ. За эхнийх нь болохоор ийм постэр байгаа. За хоёр дахь нь болохоор memory box гэдэг. Ер нь бол энэ дээр хэлж байгаа бүх юмнууд хаягуудыг ингээ харуулаад зургийг нь оруулаад явна заяа. За memory box за энэ болохоор одоо жазтай видео гэх юм уу? Хүмүүс ингээ жазын дотор ингээ зураг хийгээд ингээ өгдөг штеп хүнд бэлгэлэхтэй. Энэ болохоор ингээ дотор нь бичлэг явна заяа. Амар гоё. Тэгээ 8 ГБ-ийн багтаамжтай тийм хүрхэн бэлэг байгаа. За энэний дараа болохоор гуравт нь болохоор дурсамж дүүрэн гэдэг нэг газар байгаа. Тэгээ энэ болохоор бүр эднийг ингээ санал болгох бэлэг бүр ингээ 3 байгаа заяа. Тэгээд эхнийхээ нь хилээд өгчий. За энэ болохоор касет тоглуулагчны юм сет байгаа. Тэгээд дотроо болохоор одоо аюул олон юм касетнууд байгаа байхгүй юу? Дуучдын монголч бай, гадаад ч ер нь бол нэлээд олон дуучдын юм касет байгаа. Тэгээд дээрэс нь касет тоглуулагчаа өгж байгаа. Тэгээд том жижиг гээ 2 чивчний сонголттой. Тэгээд ингээ хөрхөн ингээ хайрцагт ингээ хийгээд өгчдөг. Тэгээ энэ бол бүр ингээ үнэхээр хөөрхөн заяа. Тэгээ яа тэгэхээр ингээд касет тоглуулагчаа авчиж байгаа учраас та хэд маань заавал нөгөө нэг одоо дууны касет гэхгүйгээр өөртөөхөө хоолой молоо касетэн дээр хулаад битсэн бол тэрийгэ ч гэсэндээ ингээд тоглуулагчтай юм чи ингээд бэлэг болгоод өгчих боломжтой. Тэр нь бол касет чинь нэлийн эртний тийм зүйл шүү дээ. Тийм гот пянз тоглуулагч пянз гэдэг чинь амар үнэтэй байдаг учраас тэрэн шиг ийм ховор найндын тийм онцгой гоё зүйл гэх юм бол надад касет санагдсан. Тэгээ касет тоглуулагчтайгаа ийм хөөрхөн бэлгийг энэ дурсамж дүүрэн гэдэг газар гаргаж байгаа. За эднийхээс ярих нэгтгэх нь бол энэ байла. За хоёр дахь нь гэх юм бол CD тоглуулагч байгаа. Тэгээ CD тоглуулагчнаас ингээ CD нүдтэйгээ тэгээ CD-тэйгээ тэгээ яг ийм бөөрөх ийм хөөрхөн CD тоглуулагчтайгаа ингээ гардаг ирдэг тэгээ живчтэй. Тэгээ энэ гэсэндээ CD-н дээр та хэд ингээ өөртөөхөө дуу хоолойг ингээ бичээ те ингээ хүнд сэтгэлийн үгээ хэлж мэлээ ч юм уу гэх юм бол тэр CD тоглуулагчтай хамт ингээ өгөөд гоё тийх боломжтой өөх боломжтой. За тэгээд эднийхээс ярих 3 дахь бэлэг гэх юм бол ийм жижигхэн мини CD байгаа заяа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ийм түлхүүрний осор ахгүй юу. Тэгээ ингээд өөрийнхөө хүссэн зургийг дээр нь гаргуулад тэгээ ийм дотроо ийм хөрх ийм жижигхэн баг ийм алганы ийм багтахаар ийм жижигхэн мини CD байгаа байхгүй юу. Тэгээ дотроо ингээд жижигхэн бөөрийнхий CD те. Тэгээ тэр нь болохоор NFC-гээр ингээд уншдаг. Утсан дээрээ ингээд тэр CD-г ингээд тавингууд хөрхөн шууд ингээд дуун ингээд гараад ирдэг. Та дууныхаа линкийг ингээд цаашаа өгөөд тэгээ тэр линк чи NFC-гээр холбоод ингээд оруулцдаг гэсэн үг. За тэгээд дурсамж дүүрэн гэдэг газраас болохоор би энэ 3 одоо бэлгийг таад санал болгомоор байна. Тэгээд би хоёрыг нь бол өөрөө яг авч исэн. Тэгээд тийм учраас айгүй хөрх ирдэг гэдгийг мэдж байгаа учраас маш гоё сонголт авах болно. За дараачих нь дөрөвт нь гэх юм бол энэ Terrarium Art Mongolia гэдэг ийм хаяг байгаа. За энэ болохоор Edu Park дээр байдаг тийм газар хгүй. Тэгээ энэ яг яадаг вэ гэхээр амар хөрхийн жижигхэн ургамлууд эдэн штэ ингээд нэг ийм ширээний ийм хөрхэн жижигхэн ургамлууд. Тэгээ тэрийг болохоор өөрсдийнхөө ийм хүссэн сонирхолд нийцүүлээд сетап хийдэг. Тэр нь болохоор одоо ингээд ургамлаа өөрөө ихлээр сонгоно. Тэгээ дотор нь ах тэр тоглоом, чулуу мулуу ингээ янз янзын чимэглэлүүдээ хүртэл ингээ тэр газраас ингээ сонгочдөг. Тэгээ тэр дотроо ингээ энэ газар бол бүгдээрээ байж идэг. Тэгээ та ингээ цорын ганц ийм жижигхэн ийм ургамлыг өөрийнхоороо ингээ хийгээд өөрийнхоороо ингээ тогтжуулаад тэгээ тэрийг ингээ хүнд ингээ бэлгэлэх боломжтой. Тэгээ надад бүр энэ үнэхээр хөөрхөн санагцсан. Яа гэвэл ингээ дотроо амьд ургамлтай учраас нэг гоё юм дулаахан мэдрэмж өгөх юм шиг санагдаад. Тэгээ бичлэгийн хэрэг та үзэх юм бол угаасаа
таалагдах байхаа таалагдана гэж найдаж байна. За тэгээд энэ бол бас нэг гоё бэлгэний санаа байсан. Тэгээд 5 дахь нь гэх юм бол би энэ нэрийг юусоо сандаггүй. Би тэгээ өнөөдржингөө хайгаад бас пэйжийг хайгаад олоогүй. Гэтэ яг хаана нэснийг бол мэдж байгаа. Энэ соёолч маалын штэ. Соёолч маалын 2 илүү 1 давхарт нэг юм одоо 3D жааттай тийм зураг байсан. Одоо 3D жаат гэхээр та за ямар ч юм би ингээд эхлээд нэг явж байхдаа зургийг авчихъя. Тэр зургаа ингээд оруулчих заяа. Тэр нь болохоор ингээд гоё юм жааз аа. Тэгээд тэгснээ тэрэн дээрээ ингээд одоо янз янзын машин гэдэг юм уу, дугуй эсвэл тий одоо юм анимын фигур энтрүүд ингээд дээр ингээд гаргацсан. Тэгээ тэр нь наашаа ингээд яг товоод гараад ирдэг юм 3D тийм жааттай юмнууд байгаа байхгүй юу. Тэгээ тэрийн өөр нь бол зүгээр юм одоо сагчны өмсгөлээцсэндээ дотор нь хийгээд ингээд жааттай. Тэгээ жааттай хэр ингээд наан ингээд шил байгаа гэсэн үг биш ингээд шууд ингээд задгай заяа. Тэг ингээд 3D ингээд наашаа товоож гарч ирэхээр. За 6 дахь нь гэх юм бол энэ Artlag гэдэг юм хаяг байгаа. За энэ дээр болохоор зөндөө гоё юмнууд зардаг заяа. Та хэрэг орох юм бол ингээд таалагдах юмнууд зөндөө байгаа. Гэхдээ яг эндээс миний онцлог нь гэх юм бол хүүрхий ихшиг хайрцагнууд эдэн штэ юм жижигхэн. Тэгээ яг тэр хайрцаг нь болохоор анимны дуунуудтай тэгээд одоо алтартай юм кинонуудын хүртэл ихшиг хайрцаг дуунууд ингээд байгаа хгүй юу. Тэгээд Totoro байгаа, Attack on Titan байгаа, Harry Potter байгаа. Тэгээд Бүгсний эзэн байгаа. Яг тэдний ингээд аймаг хүүрхэн жижиг ихшиг хайрцагнууд. Тэгээ ер нь бол яг аним үзэх дуртай ч юм уу эсвэл тиймэрхүү дээр үеийн эртний юм чанартай гоё кинонууд дуртай тийм хүн байх юм бол эндээс авч уул маш гоё. Тэгэд ингээд онгойлгонгууд хайрцагн дээр нь зураг нь ингээд байж идэг. За ийм байна. За 7-д нь гэх юм бол за ер нь 7-д гэхгүй одоо болохоор ингээд яг бит тийм газруудыг зааж өгөхөөсөө илүү ер нь ямархуу бэлэг байвал бас илүү онцгой байж болох вэ гэдэг тийм санаануудыг ингээд хэлж өгье заяа. За тэр нь юу вэ гэхээр хэрвээ эрэгтэйчүүдэд бэлэг өгөх гэж байгаа бол вэ штэ. Одоо ингээд тэд чинь CS ч юм уу тий Dota ч юм уу ингээд тоглоомнууд тоглодог байгаа штэ. Хэрвээ тоглодог хүн байх юм ба штэ. Тэгэх юм бол одоо яг тэр тоглоомд байдаг айтемыг авч өгөх юм бол бүр амар баярлт юм байна л да. Би ингээд нөгөө нэг зөндөл эрэгтэй найзуутай тий тэд нар болохоор нэг нэгэндээ төрсөн өдрөөрөө ингээд CS дээр ингээд айтем энэ авч өгдөг байхгүй юу? Буу муу хутга мотго тэр нар ч бүр ингээд яг жигнэсээ мөнгөөр худалдаж авдаг юм байлээ штэ. Тэгээ ер нь бол ингээд тэрийг ингээд цуглуулдаг. Одоо тэр тоглоом дотор нэг юм баг хадгаламж байгаад байгаа юм хаашийн. Тэгээд тэр дотроо ингээд жигнэсээ мөнгөөр юмнууд худалдаж аваа. Тэгээд тэрийгээ зарж мараад хоорондоо хэлцүүлээд мэдгүй тийм бол тийм шиг үлээ. Тэгэхээр ер нь бол тоглодог эрэгтэй хүн байх юм бол тэр үнд ийм айтем авч өгөх юм бол айгуу гоё юм билээ. Ер нь айгуу баярлахаар юм билээ. Одоо тэр тэлээ мэлээ авч өгөх чинь жоохон төрөвч мөрөвч чинь жоохон юм мөлөг болцсон бэлгэнүүд байгаа штэ. Тийм учраас яг ийм бэлэг өгвөл арай илүү шинэлэг байж магадгүй гэж бодлоо. За харин октоудаа юу өгөх вэ гэд боджойвол ер нь бол өөрийнх нь дуртай орох дуртай салооных нь эрхийн бичиг байвал айгүй гоё санагдсан. Тэгээд тэр тухайн газар нь шууд ингээд стори оруулаад нөгөө найз чинь одоо бэлэг өгч байгаа нэг чинь меншн хийгээд танд ингээд тэдэн дөрөвний эрхийн бичиг тэрнээс өглөө шүү гэд сторид чинь тэгээ оруулах юм бол айгүй гоё. Тэгээд ер нь бол маникюр ч гэдэм үү октод ч ер нь бол хумсаа айгүйх бодвол штэ. Тийм учраас дуртай салооных нь эрхийн бичиг энтрийг өгүүлвэл тэр бас айгүй гоё бэлгэж болно. За тэгээд дараачих нь гэх юм бол ер нь бол би ингээ 2 жилийн Monetag-ийнхаа хамгийн сүүлийн том бэлгэн дээрээ юу авах хоёроосоо мэдгүй. Тэгээ гол нь намайг хин сугасныг мэдгүй учраас цаад хүндээ ингээ ямар бэлэг авч өгөх үү гэдэг чи айгүй асуудалтай штэ. Тийм учраас би шууд ингээ Converse юм уу, Nike ч юм уу, Vansas ч юм уу тийм ингээ gift card-ууд авчдаг байхгүй юу. Тэгээ тийм учраас та ч гэсэндээ ингээ одоо хүн болгоны өмсөж болох те тэр ийм гоё брэндүүдээс gift card-нууд аваад өгчих юм бол тэр бол бас их гоё бэлэг болно. Яа гэвэл хэрэггүй юм өгжсэнээс одоо тэр хүн чинь өөрөө ингээд очиод дуртай юм өмсөд аваад авчна гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм учраас gift card-нууд бол маш одоо айгу айтайхан амар бэлгэний санаанд ингээд ордог байгаа. Ерөөсөө юу авах вэ гэж толгоо гашлах шаардлагагүй гэсэн үг шүү дээ. За тэгээд тийм. За тэгээ дараачих нь гэх юм бол ер нь хүмүүс өөртөөхөө хүслээр ингээл жүжиг үзээд ч юм уу балет ч юм уу нэг тиймэрхүү юм галерей ч юм уу ингээ үздэггүй штэ. Тэгээд тийм юмнууд үздэггүй ч гэсэндээ яг үзнийхэн дараа ёо ийм юм үзэх чи ямар гоё юм бэ гэд нэг ярьдаг та. Тийм учраас хин нэгэн өөрийнхөө хүслээр үзэхгүй тийм юмыг нь бас өгчүүл гоё санагцсан. Одоо яг ингээ 12 сард ингээ айгүй олон жүжигүүд тавигддаг те галерейнууд нээлттэй идэг. Тийм учраас одоо жүжигийн тикет юм уу, балетын тикет эсвэл сонгодог хөгжмийн тийм тикет энтрийг ингээ хүнд өгчих юм бол бас тэр аюу содон. Яа гэвэл ингээд
хүн өөрөө зорж нэг заа жүжиг үзье да, балет үзье да гэд тэгт авдаггүй учраас тийм бэлэг өгчих юм бол айгуу гоё санагц. Надаас тийм үг бол би айгуу дуртай үзэх байгаа. За тэгээ хамгийн сүүлийнх нь гэх юм бол энийг яг би өөр дээрээсээ жишээ авч хэлж байгаа шүү. Би ер нь ингээд уулын кроссфит явдаг байсан байхгүй юу. Тэгээ даанч одоо өвөл алдсан болохоор цаанаа л ингээд залхуу өрөө явж чадахгүй байгаа. Тэгээ гэртээ ингээд асуул хөдөлгөөн хийгийн гот ингээд гэрт ингээд асуулын гууд яахгүй юу яахгүй тэгэл одоо тэр янз янзын өргөдөг гантел ч юм уу тиймэрхүү хэрэгслүүд нь ерөөсөй байдаггүй. Тийм учраас ингээд жимд явах байгаа ч юм уу эсвэл жимд яваад нэг удаагүй эсвэл за бүр яваад удсан ч гэсэн хамаагүй ер нь хүнд ингээд ийм тасгалын гудс ч юм уу те эсвэл ийм одоо өөрийнх нь жин өргөдөг жинд нь тохирсон ийм гантел ч юм уу те тиймэрхүү спортын ийм бэлэг сэлт өгвөл бас их онцгой. Тэгээ яа гэвэл тэр хүн чинь ингээд байнга жимдээ явж чадахгүй зарим үед ингээд хоцорсон ч юм уу те ингээд ажил гараад амжихгүй үедээ гэртээ ингээд тасгал хөдөлгөөнөө хийгээд гэртээ тэр одоо боломжоо бүрдүүлнэ гэдэг бол аюу гой санагдаж байгаа. Тэгээ яг хуу гэрт байсан ч гэсэндээ ирэлдэг хүмүүс байдаг л та. Гэтэл яг хуу байж байвал бас хэзээ нэг өдөр ингээд аваад хийх боломжтой шүү дээ. За тийм байна те ер нь бол тий бас нэг хөрх юм би нөгөө нэг өнөөдөр манай ажил дээр монитыг яг эхний өдөр манаас аахгүй. Тэгээд манай монитор надад яаж бэлгээ өгсөн бэ гэхээр миний ингээд лаптопн дээр пэйж шархшууг ингээд онгоолгоор ажлын ингээд шархшууг очиод онгоолгоо гэсэн нэг тийм бичиг байсан байхгүй юу. Тэгээ би нөгөөдг чи ингээд амар очиод ингээд онгоолгосон чи амар хөрх юм улаан ууттай юм бэлэг байсан заяа юм. Тэг ингээд харахад угаасаа бентогийн юм сав юм шиг заяа. Угаасаа л тийм л байсан л да. За тэгээ ингээд онгоолгосон чинь дотор нь амар хүрх юм гэсэн. За энэ чинь ингээ юм савтай. Ингээ тавиртай. За тэгээ энэ дотор ингээ бага хэрзэн чигрүүд хийсэн байсан. Тэгээд ийм хүрхэн Аниагийн стикер нүүд өгсөн. Тэгээ би нэг нь болохоор энэ дээр наацсан байгаа. Тэгээ намайг лаптопн дээр стикер наадаг гэдгийг мэдээд хүрхэн аним стикер өгсөн. Тэгээ ингээ ийм бас энэ дотор ингээд чихртэй юм 2 давхар юм бентоны сав өгсөн. Тэгээд манай монитор болохоор яг ингээд өдрийн юм сэдвтэй. Одоо жишээлбэл өнөөдрийн сэдв гэх юм бол юм sweet амтлаг өдөр байсан баггүй юу? Тийм учраас надад ингээд амар хөрхөн юм эрзэн чихэр мэгчтэй юм өгсөн. Тэгээ ямар ч цаа юм бэлэг авсан байгаа. За тэгээд миний саяны хэлж өгсөн газрууд таад дундаас нь таалагдах нэг газар нь гарч ирнэ гэж найдаж байна. Тэгээд гоё хайртай хүмүүсээ гоё баярлуулаарай, гоё бэлэг авч өгөөрэй. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа, баяртай. Баяртай шүү.